энд найр хөр болоогүй. Эд наадам баят ирээгүй. Захын айманы энэ талбарт зэвтээ хатаас таггүй данхнаас аваад алт эрдэн тан совод 5 төв 4 дадан чандаас орон улс дамжин ирсэн үнтэй үнгүй өнгөтэй өнгөгүй эдимс эзнэрэн ирээжилнэ. Энд жир олны үнэн хэрэгцээг балимдуулан аргасан ба хайсан ашиг завшаан ирсэн сул хонжоогоор лөгчөд бие биенээ тандаж бэлэн олсон дөрсөлдөг. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх нь зөвхөн хувь хүний хэрэг төдийгүй нийгмийн асуудал болсон өнөө үед амралтын нэм гариг маань аль хэр боловсон өнгөрч байгааг бид баримтаар харцгаая. Эд зарим нь тэмдэгт мод булан чөлөөнд уулзсан дохио дуудлагад хэрэлцэж зүг чигээ буруулна. Энэ хүмүүс ирсэн хэрэг гүйцэж зорисон газраа мортоор шийд бололтой. Унах унаанч уяад сойлогтойгоо бэлэн байна. Гэвч бид эднийг хүрэх газар тань 5 тухтай нийлтэн түр орхин захын конторт болж байгаа зарим сонтой танилцъя. Хүний нүрийг харж чадахгүй далдирч байгаа энэ залуугийн хүүдийн савнаас гарч байгаа хогшлон. Ариун цагаан хөтөлбөрийн өчүүхэн жүр шингээгүй ашиг завшаан 8 панцын аргаар орж ирсэн энэ хэд юмсыг та бидний тусын тулд ачиж явсарсан гэж бодно уу? Үнэн ёсны үн ханшаар нь өгөх байсан гэж бодох уу? Альч улс оронд хүн ардынхан хүсэл хэрэгцээ гүйцэж хангасан газар үгүй гэдэг. Тэгвэл өнөө үеийн залуусын аль анхаарч шохоорхож байгаа эд зүйлийг харь орны 8 чадар дамжуулан авчруулж бөөнөр худалдаж яваад өөрийн ард түмнийхэн өвөр төрийг суллан баяжхийн бурангүй хүсэлд автсан буруу замын дагуулууд гэрэл дэвш сүүдэрт гитэж мярааж явдгийн улмөр энэ байна. Тэдэн хөл залгуулж бил зузаарч явдаг зарим хүмүүс ч манай дурангаас зайлж чадаагүй юм аа. Үнэн ёс эл шударгаас ингээтлэн айж байгаа энэ хоёр залууг бид энэ удаа заавал нүрээр нь гаргая гэж шамдсангүй. Дүүдээ шаг бариулж яваад өөрөө маданд орсон энэ залуу бас ч нилээдийн зарж амжсан бололтой. Ганц шил архийг 60-80 төгрөгөөр шаг болгож явах нь өндөр довын ёс өнөө цагийн хан шиг нэ. Одоо цөмөрөө түрүүн эндээс мордуулаад түр орхин саадсан нөгөө хүмүүстэй очие. Тэдний зарим нь гэхэд энэ эднэр олны нүд гэгэнгэрлээс дайжин сүүдрэ дагаж сүж ирсэн нь одоо энэ. Улсын мөнгөн тэмдэгтийг урж базаж ханд хуургандан хайж ихэд бас мөрийтэй тоглосныхон улмөр данс дайгийг сандар шатаасан байлаа. Санаа буруу заяа буруу гэдгээр үнэн ариунаас хичнээн нуугдвч төрийн хууль түмний хараанаас та бүхэн далд байгаагүй лээ. Ариун цагаан хөтөлмөрөөс ангид амар хэлбэр аргаар ашиг завшин хайгчдын нэг хэсэг нь дамын наймаа хөөж нөгөө хэсэг нь мөрий хонжоо хайж байхад бас зарим нь иргэдийн болон улс олны өмч хөрөнгөнд хүйтэн гараа дүрж хулгай лойвэр хийх нь цөөнгүй байна.
бид ийм нэгэн баримтанд Цэм Даюушин Адья сүрэнгийн хэргийг авч үзье. Одоо 34 настай энэ залууэр урав дахь удаага нийгмээс тусгаарлагдсан суун. 267 үйлдэлээр ард иргэдийн өмчрөнгийг хулгайлан 350,000 шүн төгрөгийн хохирол учруулснаар тогтсныг өөрөө задлан 400-аад үйлдэлээр хулгай хийснийг нэг мөсөн хүлээж замаа цэвэрлээд эрүүл сарвал амьдралд эргэлтгүй орно гэж амлаж байна. Өөрийн хийсэн хэргийг ер нь энэ хулгай хэрэг хийхдээ одоо зарим үед бол зарим айлаас одоо 7-8 мөнгө төгрөг авахгүй өдөр одоо надад бол жишээлхэд орлогын бол асар хэмжээнд байсан. Хэдий боловч сэтгэл санаанд үргэлж бөөнд дарамт давхар давж өгдөг байсан. Энэ сэтгэл санааны бөөнд дарамтыг нэг мөсөн гаргаж хийж ариун цагаан хүн болох бодол санаа маань намайг өдөрт өөрөө хийсэн хэрэг нь хүн зүгээр илчлээ гэсэн бодол санаа хүрсэн юм аа. Цаашдаа энэ нийгэмд эрхчлээд амьдрал гараад хулгайн ямар нэгэн үйлдэл хийхгүй ер нь ариун цагаан өдрөөр амьдарч ажиллаж хөдөлмөрч чадна гэдэг бодол санаа бүрэн зүрэн байна. Гэхдээ миний бодож байгаагаар энэ эрүүгийн ямар нэгэн элемент үйлдэж эрхчлээд амьдралд сайн сайхан амьдарч явж чадахгүй залуучууд болон өөрөө энэ нийгэм хамт олонны дунд хөдөлмөрч явж чадаагүй буруу замаар буруу хэрэг хийж ингэж явах ямар нэгэн улсад онцгой санагдаж. Тийм ч учраас би өөрийнхөө хийсэн үйлдэл процессыг амьдралынхаа сайхан залуу нас болон цагийг үргэлжлүүлгүй өнгөрөөж одоо маш их готор хомдож хийсэн хэрэг нь үнэн зүгээр хэлж залуучууд болон манай хойч үеийнхэн энэ эрүүгийн ямар нэгэн элементийг битүү үлдээсэн гэсэн бодол санааны үндсэн дээр би энэ хэргийг илчлэн гаргаж ирсэн. Манай ард иргэдийн хариуцлагагүй салан задгаа эмгэгчгүй ажиллагаанаас орж тэдний эд хөрөнгө гэмтдэгтийн гад үргэлжлэх явдал сүүлийн үед нэлээд гарч байна. За хэрэг ард иргэдээс өөрсдийнхөө сонор сэрэмжийг одоо чанд сахиж байсансан бол одоо гэмтдэгтүүдэд ийм боломж олохгүй гэсэн билээ. За энэ асуудалтай хэлээсэн цагтан сөргөх байгууллагын ажилтан бид зохилтгүй дүгнэлт хийж ажиллах нь зүйтэй гэж бодож байна. Үйлчлэгээний өдөрт газрын харьяа өсчин гэрээ зургийн захиргаанд аж ахуйн ярваар ажиллаж байсан Данзангийн давагд орж гихчитгээд амныхан гэр хашаанд дагуулж байсан гэдэг зүйлсийн үзүүлэнг та бүхэн харж байна. Хаан ажлын хариуцлага сул эмх самбраагүй салан задгай газарт улсын хөрөнгө нийгмийн өмч инхүү үргэдэн хохирч гэмт хэрэг зөрчлийн үүр уурхай бүрэлдэж байдгийн захын жишээ энэ юм. Тэр өөрийн гэр орондоо 100 гаруй нэрийн 20 гаруй мянган төгрөгийн зүйлийг одоо авчирч албанаас тавьсан байх юм. Энийг одоо тавихтаа 95 харигдана гэж бодож юу? Ямар учраас зорилгоор авчирсан юм бэ? Би өөрөнд албанаас авсан юм байхгүй шүү. Одоо авч байсан юм байсан. Тэгэхээр албанаас авсныг жил төлөе одоо шийдмэд болохоор энэ албанаас гэж байгаа юм. Юу албанаас авсан юм бэ? Тэр маш олон одоо юу цахилгааны хэрэглэлүүд байж байна. Бусад материалууд байж байна. Энэ ч одоо зүгээр аминд байдаг гэдэг юм уу? Аминд байдаг юм шиг тийм. Энэ тэгэхээр яадаг юм? Энийг та ер нь хаанаас авчрав? Нэгээр нь авчрах юм уу? Машинаар нь ачаад ирдэг юм уу? Гоо машинаар ачижсэн байх. За. Нэг хоёр нь авчижсэн. Альва юмд нэг л үнэн байдгийг энэ хүн дааж төсөөлөхгүй байна. Албанаас авсан юм байхгүй гэсэн мөртлөө аминд ч бас байдаг юм биш гэж байна. Хүний хэрэгцээ хичнээн ихэж гэлээ. Нэг хүн, нэг айлын хэрэгцээ ийм байлаа гэж юу?
юм ч байдгүй, илүүдэх юм ч байдгүй бололтой. Тэгээд ч давагдорч гэх чинь хүн зөв явсан бол юмыг зөөж цуглуулж чаддаг муугүй нэр байж мэдгсэн ажээ. Бүрийтэй тоглож ирсэн юм бэ. Анхлгүй тэр болоож гэдэг нэг дагаад метод төвлөө гэдэг аль гэсэн сарын сүүлч ирсэн. Тэгээд тэнд очиад бол эхлээд нэг өөрийгөө одоо дөрвөн орчим төгрөгийг алдсан. Дараа нэг очиад нэг бас 1000 гаруй төгрөг алдаад тэгээд хүүхнийгээ нэг тоног мөнгө болоод өөрөөр талын өртөөгөө талын наваад тоолоод бас алдсан. Тэгээд дараа нь бол одоо энийгээ талахсан болохын тулд алуунаас нэг одоо маргааш нэг өдрөөс өртөхийн 8000 төгрөг зээлж авсан. Тэгээд зээлж аваад энийг тоолоод бас алчихсан. Тэгээд энэ одоо 8000-аас олж доосыг хохирлуулахын тулд би энэ тоглоод үлгээд нь олж чадахгүй нүдтэй гэртээс нэг иштэн хэвсээл зарыг гэж бодож байсан. Ханаа истик. Тэгээд энийг л зарыг гэдэг одоо зарах хүн ирээд одоо тэр шинэ ашигласан байраа өвдөр тэр ингээд зарлан хүртэр хацсан. Тэгээд байж тэр чинь тэр болоож гэдэг хүн ажилдаа нэг өдөр ирсэн. Тэр зүйлээ гэдэг хатад хүн одоо чамаа дахиж ирээч тоглоо гэж байна. Шойжил живэн авган гэх чинэтгээд мөнөл өсчин гэрэл зургийн захиргаанд 24 хүн хоног ахлах нэгтлэн бодогчоор ажиллахдаа гүйлгээний 55,700 төгрөгийг банкнд оруулгүй илүү ашиг хонжоо хайн мөрийтэй тоглоод эдний хавсанд идэж болсныг бид үзэж байна. 55,000 төгрөг гэдэг 500 төгрөгийн цалинтай шудраг хөдөлмөрчин хүний 9 жил гарын зүтгэл бүтээлийн үнэлгээ гаргасан. Дуулжээ! Шив хурдын бэлдэн орж ирж байна. Бос! Бид 1988 оны 4-р сарын 27-ны өдөр Увс аймгийн төв Улаангам хотноо болсон Жимби уугтай лавсрын гэгчин хэргийг шүүн таслах хуралд оролцож байна. За лавсрын та энэ гэмт хэрэг үйлдсэн тухайга ярьдаг. За. Миний 1987 оны 10 сард анх энэ түрүүн 123 гэдэг зүйл ангаар энэ сэргийлэх ангид мөрдөгдөж байцагч ирсэн. 18 литрээс бэр дугдгалан авлаа гэсэн ийм баримтаар ийм юугаар ихсэн. Түрүүн хэрэг нь үнэнд гүйцэтгэж мөрдөгдөж байх үед цагаандаа гарсан энер нэг гэрт өсч одоо хэн хамт аж төрж байгаа эгжихэн худалдааны орлого 40,000 төгрөгийг шөнө босч дэлгүүрээс хулгайлан сувданд хийж хөлдөөсөн түүх ингэж хэлсэн ажээ. Ингээд би аваагүй түнсэн дараа орон дотор нь дээдэн консультант цуглаж авч гарчгүйгээд захын тав түүж гэрсэн аяндын грант юм нэгс алгайсан шууд нэг цонхог зогчорсон нэг товяасан дээш гараараас өгсөн ирээсээ хэлбэрхэн амархан байсан тэрүүгээр багтаж ороод хайрцаг байсан мөнгөийг авч өртлөөд дахиж тэр мөнгө нь хаана байна гэдгийг нэрсэн ирж явсал тэр 50 дор шуудаан дарчсан цагаан халаад байсан мөнгөийг аваад гэртээ босч ирсэн. Шүүгдэгч лавсрын та өмнө хэдэн удаа шийтгүүлж байсан бэ? Таны мэдүүлснээс үзэхэд та өмнө 5 удаа 13 жилийн ял сонсож байсан байна. Энэ байдлаас та зохих сургамж авсангүй юу? Маш их авсан. Мөн чиг сургамж авсан байгаа биз? Худалч хүний нэрэн олон гэдэг. За хэрэгтэн лавсранда энэ их мөнгийг яагаад цувдаан дотор нуусан юм бэ? Гарах гэрээс гарч худалж явах болцоо болог. Манай гэрийн хүн манай экчэд нар надад тэр манай гэрийн хүн одоо гэрээс гаргаагүй ч одоо тэнд бэлэн цувдаа дэвтэрсэн цувдаа байсан тэрийг цэвэрлэх нэрэдлээ тэр дотор хийсэн. Та төрсэн эгчийнхээ хариуцлаганд байсан мөнгийг хулгайж авсан байна. Эгчтэй байна гэдэг чинь ураг төрлийн нандин холбоо. Энэ нандин холбоог та хүндэлсэнгүй юу? Энэ үед та эгчийгээ хэрэг төвөгт орно гэж өрөвдөж хайрлсан сэтгэл тань төрөө. Тэр үед нь ойлгоогүй. Чи эгчээсээ ойлгож хулгайг хийхгүй ямар ч юм. Хулгайг If it's good, then I don't
Евсея Патиевский, Урик Савчимовский, Дерюде, Дэжан, Дерюде, Чахач, Квадифус, Задарч, Дерюде, Условия, Ин, Тюрмарищи, и хоть сайн тадарны, Ин дурха куда Ин усудеха, сайн виду, тэр мондож устав ишиду. Тэгэхээр та намайг энэ хэрэгт ордоо үйлдлээ гэж та надад насаараа унтхан зөв би таны наачиг тэгэж санаж чадахгүй. Эгчийн ачиг, ихийн ачиг, их орныхон ачиг алин ч хариулж чадахгүй. Ерөөс ачлал илбэрлийг бодох сэтгэлгүй. Зөвхөн харимаа хичээсэн хүйтэн цэвдэг шуналгагч хүнийг ийм болгодог байна. Ураг төрлөн хайрлах халуун жирмэн ёсвол улс орнон хамгаалах их үйлсийн их болдог юмтай. Гэтэл тэр эрхэн сайхан ёсыг гутаасан өөр маягийн илбэрэлтэй эцэг үр элгэн төрөл бас байна. Булган аймгийн Могоцмын гариат Хишиг даваагийн барь сүрэн нэгдэл нийгмийн сүргээс 180 адуу дутагдуулсны 17 адуу хувьдан ашигласан нь тогтоогдсны гадна 32 адууг арханган үлзий цөмөнд гаргаж юугаад буцаагдсан. Барь сүрэнгийн хөргөн Ашигновын Батбаяр 3 адуу дангаар ашигласны дээр аав Ашигновтойгон хамтарч 12 адуу завшиж аав Ашигнов нь аминда 4 адуу шингээжээ. Ийм аав, хүү, хатам, хүргэн, худургын холбоог Монгол түмэн мэдгсэн билүү. Тэмээ таван шуумалын нэг, тэмээ таван амьдэр ийм нэг, тэмээ таван төрийн улсаас манай улсад орно би, тэмээ талхан гайгой урган нутагтмын би. Арсан заантай ч цуг бэлчиж сая жилийн тэртейдэж байж л байсан. Айл хүн хоёртой жилсэж 5,000 жилийг лээсэн. Амгалан авраг хоёрын бэлэгдэл мэдвийтэй заяасан алтан дэлхийдэн тэмээ гэдэг сайхан амтан нэрээ би тиймээ гэх шиг нэрн хүртэл тэмээ. Туг ширээ бөхнөөс нь халуун ичид үгээд тууж явхад хүртэл дулаахан гэж жижигтэйхэн туйлс үлгэрт баатар болгон хэлцэгдсэн ч туулай өвөтэйгийн бодохлоор өөрхий. Буянт сүрэгтэн хайлсан майрагчин уянгийг бүүн дуугаар хэн таслав. Баян Хонгор аймгийн ихэн голдох Чимс ногооны эрдэм шинжилгээний салбарын жолооч Балжин Ямын Баясгалан. Улаанбаатар хотын 1-р автокомбинатын жолооч Чимэд Доржин Баасанхүү. Баян Хонгор аймгийн худалдаа бэлтгэлэг удирдах газрын бойны цехийн оромчин Банзарагчин Жуунаров. Эрдэнэт хотод аж төрдөг Дутуу дахин 1-р групптэй Сангийн Ямын Пэрэнлэ. Баян Хонгор аймгийн Баялаг сумын 7-р хэсгийн аж ахуй Эрэндогийн Чулуунбаатар. За та ямар гэн төрөв үзнээр 1986 оны 12 дугаар сарын 11 өдрийн гэртээ цаг очиж буулгаад орой гэртээ амарч ирсэн. 21 цаг үед үүдэн дээр машин зогсоод танихгүй хүн орж ирээд намайг зургасан. Тэгээд одоо би байна гэж хэлээд тэр хүн дөрүүдээ гарсан би хойноос нь дагаад гараад машиныг аваад татсан манай найз жан бэрдээ энэ танихгүй хүнтэй хамт байж ирсэн. Тэгээд намайг одоо чамайг авч явах гэж ирлээ анд явна. Чи намд явж үзгээд ингээд намайг гуйсан. Тэгээд одоо орж авсан даамсад буугаад гараад ирсэн. Ингээд би ороод авсан юмсад буугаад машин суусаа. Тэгээд манай хасаа шавж 7-8 км орчим яваад машин зогссон. Тэгээд зогсоод бид нэг шилээ гаргаж өгсөн жим надад. Тэгээд шилэрхэн аваад ууцаагаад цаашаа өдсөн. Тэр шиндөө
Маянга өөрлөө орж төөрөө тэр онсон. Тэр хоноод маргааш өгдөн тэндээсэн цаашаа явж алтнуудыг хараад гарсаа. Тэгээд алтнуудыг хараад гарч явбал нэг хэдэн тэмээ харалцсан нэг орой тэмээ. Тэр тэмээнүүдийн дээрх нь очиж машинаа тавьчихад баасангүй шуунаар хоёр явж тэмээ дууж ирсэн. Авайсуулсан жим бид гурав машин дээр үлдсэн байсан. Би одоо энэ тэмээг удаач алдарт хаваа дээр арих ууж явах ярьсан эднэр. Яаж алсан бол даа гэж бодож байсан. Жимми буу аваад гараад ирсэн гэнэс. Тэгээд би вот нэг жимми өөрөө дэгсэн тэгэхээр нь байсаад одоо чи хэрэггүй ганцаараа мал зовоод. Бууна газанг мэдхээр чи өөрөө бод гэж намайг бодсон. Бууд яхад одоо нүд сэтгэл чинь яагаад халтрахгүй байсан энэ талаар нэг яриад тахтай. Би өгнө мачмат юм. Малын захад олсон. Мал энэ хэрэгт оролцсон доо их хэмшиж харуулж байдیں۔ Намайг дээр дэмээ бодож явах үед одоо энэ хайрын малыг яандаа гэсэн сэтгэлтэй хүн даанч байгаагүй нарамсалтай. Үний шахал шаардлагагүйгээр бол би хийж болохгүй байсан. Таны хоёркуулсан хүчин таавч явсны улмаас энэ эргээгээсэн дээ. Хүн тэмээ хоёр элсэн говийн эзэн хүлэг хоёр байлаа. Хэдий дээдэс бид хосч явах тусдах хуураар тэмээтэйгэн ярьж хоёр нүдний нулимсыг бөмбөрүүлэн хайлсж явсан биш үү? Гангийн халуун галбын хүйтнийг хамт туулж урт хол дэвшиг болсон ээлгэн сайхан тэмээн сүргээ Монгол хүн буудаж ялах нь бүхэл зоддоггүй байсан билээ. Гэтэл өнөөдөр Монгол малчны уламж сайхан ёс сэтгэлийг уламдан гიშгсэн хүйтэн шунхай санаатнууд хангай говь хаач гэсэн байсаа. Одоо бид Булган аймгийн дэшгсмэн залуу малчин Шаравын үлзий хутагт тохиолдсон явдлыг сонирхъя. 85 оны хавар манах Харлан гэдэг газар хаварч исэн. 4 сарын 20 онд би Малдаа яваад тэр Малдаа хариудад ороо ирсэн. Хоёроо цаадаад Малдаа хаваа атлуудыг унтсан. Амарсан. Амархаар оронд ороод хэвтчихсэн чинь нохоо чимээ гарчихсан гадаа. Хаглан дээр босоод хувцас унтаад гадаа гарсан чинь тийшээ Реноск огшин гадаа ирсэн зогссон барин дээр нохоогоо хориг хэд. Англиэр би нохоогоо уйчхад хэрэгжлээд шаасан чинь мөрнөөс боосон тэр огшин. Англиэр тас би мөрийн читрэлээ тавьсан гадаа. Англиэр орсон хойно мен тусаа мэдээд ярьж өөрсөн. За би ч одоо хаанаас хаавч юмд асуусан би. Тэгсэн чинь гэрээс өнөөгөө гарсан хонгор толгоон бариад орчоод явж байна. Бижэрсэн. Ингээд нэлээ ярьж өөрөд танахын буусан танахын бууд хаварч байгааг дуулаад наар хүч ирлээ. Анахгүй гэж байна. Ярьсан. Эхлээд би аваагаа босч нөгөө хөвсөнд цай хоол хадаж өгөөч гэсэн. Чоо цай хоол нь хэрэггүй зүгээр цай хамарч унтаад явуу гэж ингэж ярьж байсан. Ингээд яриан дундаа өөрөөс 2 шидрэх хараад ирсэн. Хонгортлогоос 2 шидрэх авсан ингэж ярьж байсан. Энийг ойлоо жооч тамраад гэсэн. 2 шидрэх ингээд ойлоо дууссан. Угаад дуусах хаалт дэшгүй. Тана хоол идэхэд тавиараа гэж хэлсэн. Би шүн гадаагаас виз авсан шүү гэж хэлсэн. Тэгэхээр манай та гэрт кошиг виз авчихгээд кошиг тавьж өгсөн. Гэтэл би заавал гадаа гарч виз авсан. Гэрт виз авахгүй гэдэг юм гэсэн. Тэгэхээр манай нохоо тавиагүй. Архиоогоо ингээд унтсаалаа. Би дэшнээс гэрээс ирээгүй. Унтсааш. Өглөө усаа хэлж боссон. Эжсэн дэш бойлоо. Яваас чинь манайгаа босч манай хаваа гаргацаад хон дотоо хайтаа нан зөөхөн байх шиг байна гэж ярьсан. Ингээд дэшгүй босч 2 явцаа очоод би гэртээ харилаа гэж яваад гисэн. Ингээд явсан хааш аваад ойлоо. Хоноо тоодод ирсэн чинь бадаа танд утсан. 2 хоног хоноо ирээд одоогүй ойр хаваад дуусаад ирж ингээд дэшгүй хөр очсон. Дэшгүй гэртээ байсан. Дэшгүй цаанд дэшгүйгээс асуусан. Хон мал үзүүч харагдав. Хоноо ирээд тэгээд олохгүй байх гэсэн.
жаргаж үзэгдээгүй нэгээр юмд байхгүй гэсэн. Англиэн та мэргэлдэг гэсэн та одоо надад мэргэлж өгөөч гэсэн. Хэлсэн дээ шуггүй. Тэгсэн чинь дээ шуггүй мэргэлж өгсөн. Мэргэлж өгөөд хойно чи ямар ч байсан энэ хавар байхгүй. Айданд нааданд ороогүй байна. Ууданд бүөнэрээ байна. Чи цаашаагаа цаа иргэсэн. Тэр өдөгөд байна гэж ингэсэн. Тийм. Энэ явдлын эзэн мөнхийн тишгэгч энэ хүн жаргаж суух 60 насныхан босгон дээр 3 дахь удаахан хэрэгтэн болж тэгтээ бүр үр хүүхдийч хамран дагуулжээ. Тишгийн хүү ойдов. Нэг ороо манай эцэг тишг гэртээ дуусан тогтоо ирсэн байсан. Тэгээ орсон нэгмэр баяраа дуур явж ханиулгай. Ингээ хань яагаад толгойг болсон бэ гэсэн чинь ханиа чам өгсөө одоо төлөхөөс болох. Инхээр зэрэг би явахгүй гэсэн заадагуудын ташин дээр одоо ерөөсөө ингээд амжилтгүй гэж байгаа. Тэгэхээр зэрэг би 16 настай байхдаа уртаа дээр хормоогоос хийтууд болсон. Тэгээд манай ихтэй хэрэгдээд боо шатам гаргаж алан байрна гэдэг нээс нөө чаагаалаа явах гэсэн. Ингээ нөгөө ч нэчгээс нарийн хөө очиж хам хойг нь юу нэгээд ингээ яваад. Ингээ шөнө 11 цагийн үед яваад очсон. Яг л ерөөсөд уулзсан байсан. Хатнаас нь 76 хань тавьж явсан. Тэгээд руудаас ингээ тэр ханы дуугаад тэр яг гэртэн гэрийн гадаа атраа ханд нийл. Ингээ ханд нийлүүлчихэд 76 ханыг ханд нийлүүлчихэд байж тэр өвгөн өөрөө ирсэн. Ингээ дараа нь 1986 оны 10 сарын 5-нд хэрэг илүүсээд чи ганцаараа үлээгээрээ. Амгалан 20 хоног гэсэн гэж хэлээрээ. Тэгээ хоныг ариулж явж чанна гэсэн гэж хэлээрээ. Ингээд би өөрөөр үлээхгүй шүү. Яг суусараагаад ингэж хийсэн. Ингээ мөрдөгдөж байтэр би үнэн дээр ийм учраас ингээд одоо би олгоо хийсэн. Бүгд арихуугаад олгоо хийсэн. Ингээ олгоо хийсэн. Тэгсэн чи өсөө хэрэгээ хүлээгүй. Ингээ наашаа айдан цугаж чигдээд явж исэн чинь би одоо давна очоод тэгэхээр зэрэг чи одоо тэгээ яг үнэ тийш байна. Арихуугаад явуултын жирмөр онж яхад нь олгоо хийсэн гэж хэдээрээ тэгж надад хэлчихсэн. Ингэж өөрийнхөө хоёр хүү хүргэн гурвыг уруу татан буруу замд дагуулж нутгийн залуугийн сайхан сэтгэл хүндлэл итгэлийг гутаасан тишиг танд эцэг хүний илбэрэл буянт буурлын намп суух болоогүй гэж юу? Улс нийгмийн хөрөнгө ард иргэдийн өмчийг элдв аргаар авч завших хичээсэн дамчин, мөрийчин, хулгайч, луйварчин, ашигч, авилгагч энэ этгээдүүдийн нэгдмэл нэг чанар нь юу байваа гэвэл эднэр ашиг олзонд дуртай мөртлөн бусдыг бодох сэтгэлгүй байлаа. Авч хончин хүсэлтэй мөртлөн ажил хөдөлмөрөөс ангид байлаа. Гэтэл гэрэл ил шудраг ариун үнэн гурваас дайчин далдрах тавилантай бузар бурамгүй үйлс бүхэн буртаг харанхуйг дагдагчлан эд ямагт дутагдал дугалдалтай сул задгай явдлын сүүдэр даган хөллөж байсан юм. Эднэр олны нүүр нүд тод тунгалаг бүхнээс айж, нууж өөрийнхөө өнгө царайг хүнээс хаацайлах гэж сүүдэр даган амижих нийтлэг нэгэн шинжтэй байлаа. Гэвч боловч будай нийлэрч даравч дайран цохойдаг ёсоор үнний гэрэл эдний жинхэнэ өнгө царайг ямагт илчилж ирсэн билээ.